За тэгэхээр дотор шамбармын хувьд бол ер нь гол асуудал нь болохоор цус гараад байдаг. Тэгэхээр хүн дээр бийцсний дараа цус гарч ил байгаа бол за мэдээж тэр цусны өнгө бол бас чухал штэ тий. Ер нь бол одоо бид нэр гараа ингээд исгэхэд нэг юм ухаан ягаан өнгийн цус гардагтай яг адилхан тийм л өнгийн цус гардаг. Тэгэхээр мэдээж зарим хүмүүстэр бол үл ялэг гардаг бол заримийнх нь бол бүр өтгөн дээр нь нэлээ их хэмжээгээр тунраад цус гарцсан байдаг. За зарим хүний хувьд бол бүр шүршиж байгаа юм шиг ихээр гардаг. Тэгэхээр энэ бол тэр өвчлөл хэр зэрэг хүндрээд байна гэдгийг л илтгэхэд байгаа. За тэгэхээр ер нь бол дотор шамбармын хувьд бол нэг илтгэж байгаа одоо үзүүлэлт нь болохоор цус үзэгдэж байх нэ. Манай төв дээр шамбарм зориулсан дотор шамбарм, гадна шамбарм, замун хавсарсан шамбармын үед хэрэглэгддэг усан эмчилгээ, мөсөн эмчилгээ, тосон эмчилгээний олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр та өөртөө илрээд байгаа шинж тэмдэг зовиороо биднэрт хэлснээр яг танд ямар одоо бүтээгдэхүүн нь таны одоо зовиорыг намдаах нөхөн сэргээхэд тустай вэ гэдгийг бид нар танд одоо санал болгоно. Тэгэхээр та бидэнтэй холбогдъё гэх юм бол энд харагдаж байгаа утсаар харилцаад холбогдоод мэдээлэл зөвлөгөөг авч болно.